Монгол төрийн их цагаан сүлд. Эндээс бид 17 дугаар жарны усан бичсэн жилийн зуны ихэнх сарын шинийн 3-нд төрийн ёс одын их цагаан сүлд Монгол цэргийн хар сүлдийн санаачилан мөнх тэнгэртэн мөнхөлсөн төр цэргийн нэртэй зүтгэлтэн шагалын Жаданбаагийн тухай өгүүлэх нийтлэн ингэж эхэллээ. Монголын генерал шагалын Жаданбаа. Элдвчийн дэрийг арчид намд төрсөн хүннүү бүрэн хийгээд их Монгол улсаа нэгтгэсэн Чингисийн хүчирхэг баатруудаас ихтэй богд хаалт Монгол улс ардын жоромд цэргийн их ухаатай ялгдаж үзээгүй Монгол цэргийн ялгуулсан дүүгээр даргалагдсан Монгол ардын армийн эрхчлөө тусгаар давтанд их бүтээн байгуулалтын эдүүгийн их сүр хүчийг мөнхөд дуулахын завлагдор эх орныхон төлөө бууршгүй хүч зоргон дайшлан ирсэн баатарлаг Ахмад үеийн хүндэтгэв. Тийм баргал хүмүүний нэгэн болох төр нийгмийн нөхцөлтөлтөн Батлан хамгаалахын сайдсан дэстэгч генерал шагалын Жаданбаагийн тухай одоо үгэлээ. Эх орны алс баруун хязгаар дагшин сайхан алтай мөрдөг. Монголын төр нийгмийн нэр зүтгэлтэн дэслэгч генерал Батлан хамгаалахын сайдсан шагалын Жаданбаа 1940 онд Говьтай аймгийн халийн суманд ард шагалын хүү болон мэндэлж хөлгийн нуруунд хямран тэмцэж 20 насндаа цэргийн албанаа модсон дуртаглаас бидний өгүүлэх эрхэн төрөл эхэлж байна. Байлдагчийн халаасанд генералын мөрдөс байдаг. Бонтой сумбар залуу байсан жигтэйхэн томоотой тийм нүдэн дулаахан тийм хүү байсан л да. Тэгээ цэрэг зэрэг маш итгэвтэй маш хөдөлмөрчийн нөхөр байсан. Боловсрол лингийн гэдгээ мэдээд цаашаа сургууль жоохын төлд бол ерөөсөн зүтгэсэн. Яг энд төрсөн ах нь манайд байсан. Салааны дараа байсан. Тэгээд би хүлээж аваад төрсөн ахад нь салаанд нөгсөн байхгүй юу. Тэгээд салаанд нэг жил гарan нөө 2 жил болсноо би сүүлд сургууль явуулсан юм аа. Ерөнхий боловсрлоор боловсрол өгсөн. Багшураад яриад хөөрөөд. Тэгээд тэр боловсрол эзэмшээд тэр тийм л зүтгэлтэй сэргэлэн зүтгэлтэй. Зүтгэлтэй хүн байсан ярина. Сорон гэсэн тийм эрэмэлжилтэй. Явъя гэсэн. Дарга болъё гэдэг нэг зүтгээд байгаагүй. Ер нь сорон гэсэн. Тэгээд хаашаа зөв толгойд сэргийн сургуульд явсан нөхөр байгаа. Зөв толгойд улсын Благовещенск хот 22 настай Жаданбаа энэ хотод цэргийн ерөнхий сургуульд суралцахаар ирлээ. Ястай нөгөө байлдагчаас генерал хүртэл зүтгэх их үлсийн эхлэл тавьсан үлзийтэй нутаг нь энэ байлаа. онд төгсөж ирсэн. Благовещенскийн одоо цэргийн дунд сургууль төгсөөд 64 онд ирсэн байдаг. Тэгээ би бол 65 оны сонсогч байхгүй юу? Цэргийн ерөнхий сургууль гэж байна. Тэгэд нэг жил курсын дарга хийгээд тэгээд дараа жил нь тэр нэг жилээр төгссөн одоо анхны одоо курсын офицер гэж ярьдаг. Тэднийг төгсгсөн улсууд. Бямс цагт генералын тэрийг мэдхүү та. 5 дугаар армийн командлагч байсан. Тэрний анхныхын төгсөлт байхгүй юу? Тэгээд 3 жил бидний цэргийн одоо тактикийн багш гэж байлдаг арга ухаан гэдэг ямар байдیں۔ Тэрнийг заа зургаж ирсэн юм баггүй. Одоо ерөөсөө их хурлаа хамгаалах мэргэжил гэсэн үг шүү дээ. Тэгж ойлгодог. Одоо их хурлаа хамгаалах мэргэжил гэж л хэлвэл амар. Тактик, оператив урлаг одоо стратеги тэргээ ярихлаар өөр юм ярина шүү дээ. Тэгээ стратегийн төвшин гэх юм бол одоо улс орон тэр чигээр одоо дайнд орж байгаа юм. Энэ асуудлыг стратегийн хүрээнд оператив урлаг гэдэг бол тэрнээс арай бага төвшөнд. Тэгээ тэр тактик гэдэг нь бол тэрнээс бага төвшөнд одоо салаа ороот гэдэг юм бол тэр нэгжүүдийн хэмжээнд л тактик ярьж байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ бол ерөөсөө байлдах арга ухаан юм.
Шагалын Жадамбаа бол одоо миний цэргийн амьдрал насны одоо албанд минь тавга заяасан одоо нэг журмын одоо ан нөхөр. Тэгээд надаас 5 дүү би 40 оных би 35 оны 36 оных тэгээд зөвхөн Шагалын Жадамбаатай биш. Шагалын Жадамбаагаас илүү түүний төрсөн ах Шагалын Банзаршиж манай хиймийн цэргийн дарга иргэний хамгаалтын орлогч дарга байсан хүн. Тэр түүнээс илүү их найз аавын танин тэр хөрхи маань ах нь бол Орос авгаатай. Тэгээд Орос авгаатай ирчээд ямар сайнтай шагалгаан нөө урт усыг усны нэг байхгүй Банзаршиг байхгүй хаад урт усын угаагаад сүлжээ сууж исэн гэж. Их монголцсон сайхан авгаас. Жадамбаагийн төрсөн дүү гал бадрах гэж би одоо байгаа байх гэж явж байна. Тэр миний жолооч байсан. Тэгэхээр тэгээд ер нь тэднийхэнтэй бол би хоёр Ахын дүүсийн тухай өгүүлнэ гэснээс нэг алиас дэстэгч генерал армийн 2 хурандаа төрнө гэдэг сайхан түүхэн бахархсан. За тэгээд анхан бол бидний ажил бол 1968 оноос танилцж эхэлсэн. Яагаад гэвэл 1967 онд би инженери академи төгсөж ирээд байж 69 онд 70 онд Жадамбаа Фрунзе академи төгсөж ирсэн. Тэгээ бид тэр ингэж танилцсан. Яг нарийн ажилласан гэвэл хамтарсан маш их бай. Тэрэн дотроос зөвхөн Жанжинштайв академид бид хоёр цаг гуруулаа явсан. 2 жил өглөөний 8 цагаас орон 10 цаг хүртэл хичээлдэг. Тэ. Хоёлаа төгсөж ирээд нэг тогтоолоор, нэг хурлаар, нэг нь 74 онд яваа 76 онд төгсөж ирсэн. Нэг нь офицерийн газрын дараагаар, тасгийн офицерийн дараагаар, нөгөөх нь байлдааны бэлтгэл газрын дараагаар одоо 2 цэргийг сургадаг, нөгөөх нь бол офицерүүд ийм 2 ажил. Тэгээ бэтэр бол өдөр шөнөгүй ёстой тохой нийлүүлж ажилласан жил бол 20 гаруй жил байдаг. Оросын Жанжинштайв академи бол дэлхийн академи байхгүй юу? Дэлхийн цэргийн нэр хүндэт академи гэж хүндлэгдэж болох. Оршилов нэрмжит зэвсэглэгчний Жанжинштайвын академид суралцаж төгссөн гэдэг. Эх орныхон төлөө эр зоригон харуулж чадсан баатарлаг ард түмний их түүхээс суралцаж тусгаар тогтнол тугс үлдэн ам шигийн хайрлахын аваа итгэлд зэгсэрнэ гэсэн их бахархалтай. Аваа их орн аваа ард түмэн гэсэн мөнхийн онгошилтай мөр зэрэгчнэ гэсэн үг л дээ. Одоо манай тэр шин цагийн зөвтгчний дүүхэнд зөвлөлт болоод тусад цэргийн 3 шатны сургуулийг онц түнтэй алтан медальтай төгссөн. Анхны өгөөд одоо цорын ганц одоо тэгээ байж байхгүй. Тэр нь Балагавишинскийн одоо цэргийн ерөнхий сургууль, Бүрүүнжийн нэрмжтэй ерөнхий зэрэг академи, Оршиловын нэрмжтэй зөвтгчний Жанжинштайв академи бүгдийг алтан медальтай төгссөн шүү дээ. Зөвхөн энэ үгээр нь л илэрхийлж болно. Тэгээд тэр одоо шургуу хөдөлмөрт зан тууштай одоо тийм их оронч байр суурь. Тэгээ хамгийн гол нь их энгийн. Энэ дэрийг зогсож байхад цэрэг хүн Монгол их руу зүрх шигээн тээж зүрхнээсээ илүү хайрлаж хамгааж явдаг гэсэн дэстэгч генерал Шагалын Жадамбаагийн сорогдлаа. Шагалын Жадамбаагаа бол гайхамшигтай монгол хүмүүсийн нэгдээ. Монгол хүн хайлтыг орон бүгд найрамдах Монгол ард улс сансар дөөрийн эрэг нисгсэн дэлхийн 10 дахь орн боллоо. Монголын иргэн зүгтэр дэмжин гурвалжаа сансар дэссэн дэлхийн 77 онд Монгол улсад сансар нисэх хүмүүсийн сонгон шалгаруулахын ажил болж энэ дээр л одоо бид ойртож танилцсан. Ер нь сансрын нислэгийн бэлтгэл ажлыг голлон яг бичлэн хариуцж байсан 2-3 хаан хүн бий. Мэдээж хэрэг одоо засгийн газрын
тэр комиссийн дарга Жалан Аажууга, Адиавга энэ тэр одоо ихээхэн томролцоотой байсан ойлгомжтой. Гэхдээ бидэнд ойрхон байж бидэнтэй өдөр тутам ажиллаж байсан энэ хүмүүс бол генерал Жаданбага ерөнхийдөө одоо засаг захиргаа батлан хамгаалахын яам талаасаа чадруугаа болохоор эдийн шинжилгээний ажил хөтөлбөр энэ бэлтгэл талаасаа ингэж оролцож байсан юм аа. 1977 оны 78 оны 3 сарын 18-нд анх биднийг сансрын нислэгийн бэлтгэл ажилд үдэж гаргаж байсан хүмүүсийн нэг нь Жаданбага. Тэгээ 1980 онд Жаданбага генерал Петр захиа бичсэн. Тэгээ тэр бол үнэхээр ухаантай хүний хэлэх ийм үг байсан да. Энэ захиа одоо Монгол цэргийн музейд хадгалагдаж байгаа. Би энийг алуулахаар одоо олон хүүхэд уншаас олон хүн хараасаа гэж бодож энэ музейд энэ захидлыг өгсөн байна. Их хуурайнд тэнд хадгалагдаж байгаа. Тэнд үнэхээр нэг дарга хүний хувьд нэг эцэг хүн шиг ингэж бидэнд хандсан ийм захидал байдгийг их холыг харсан юм захидлаа гэж ингэж боддгийг. Мэдээж хэрэг тухайн үед бол хүн бол за одоо энэ сансрын нислэгээл амжилтаа хийгээрэй л гэж хэлэх ёстой. Тэгээд тэр хүн бол сансрын нислэгийн сайн хийгээрэй, дараа нь их ажил байгаа шүү. Өндөр нэр хүндтэй болно шүү. Биеэ их зөв авч одоо их сайхан явдаг юм шүү. Цэргийн хүнийхээ нэр хүндийг хадгалж явдаг юм шүү гэсэн ийм утга санаа агуулсан тийм юм тухайн үедээ бичижсэн юм. Тэгээ та хоёрын бол одоо нэг нь л лсэн, нэг нь үлдэнэ. Эвтэй найртай байгаараа нислээж гисэн, үлдлээж гисэн эх орныхон төлөөл хийж байгаа ажил шүү гэсэн ийм үгийг бичиж үлдээсэн байдаг. Тэгээд сансрын хамтарсан нислэгээс хойш бид ойр дотн сайхан байсан. Монгол улсын батлан хамгаалах яамны сайд болсон тэр үеийн бол манай улсын хөгжлийн хамгийн эзэгтэй цаг 1990-ад оны энэ хүнд бэрх цагт манай батлан хамгаалах систем цэрэг энэ цэргийн байгууллагууд бол их л хүнд байсан ийм үе. Ийм үе зөвхөн одоо өдөр тутмын ажлаа бодлого энэ хүн бас их алсыг гарч их том юм хийсэн. Тэр нь өнөөдрийн одоо энэ Монгол цэргийн музей байна. Монгол цэргийн музей гэдэг зөвхөн нэг ханад болсон юм орсон балгас шиг юм байсан. Жаданбага сайд асар их хүчин чармайл гаргаж энэ музейг дуусгасан. Монгол цэргийн музей өнөөдөр хөлгөөр ихтэй байна. Хуучин сумны солигийг програм өгүүлсэн багшууд хойч үеийнхэн илгэн дээр тангирлан өсөж байна гэж яруу найргийн шүлэг байдаг л да. Өнөөдөр Монгол цэргийн музейд дандаа хүүхдүүд цуглдсан. Надад нэг сайхан сэтгэл төрж яхав. Хүндрэлтэн түүгээсээ хүндрэлтэн цаг хугацаанаас нь холдоогүй юм байна. Монголын ард түмэн үнэмшлээсээ огт холдоогүй юм байна. Өнөөдөр ирсэн сайн сайхан өнөөдөр ирсэн ялгуулсан үнэн бүхнийг өчигдөр тэр агуу охиныг хойч үеийн ямар нэгэн хэмжээгээр санаж дурсаж энэ бахархаж явдаг юм байна бодол төрж байна. Энэ хүн цэргийн музей байгуулсан шүү дээ. Тэр картын братны үед улсын төсвийн хөрөнгө оруулалт гэж юу байсан одоо тийм үед нөгөө нэг ардын засагч гэж юу байлаа энэ тэрэгэд киноноор ирдэг шиг тийм үед зориглоо дайрсан. Өөрөө одоо захиалагч нь өөрөө баг одоо зохицуул гүйцэтгэж чинь тэгээд одоо цэргийн музейн барилга дээр очиод юм л дахиад тийш очиод зохицуулаад бүх юм зохицуулаад нээс ингээд ажилд нь оруулсан. Энийг бол Жаданбага генералын одоо маш том одоо үлдээсэн мөр гэхээс яг уу. Монгол улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалгын сайд асан дэслэгч генерал Шагалын Жаданбага таны Монгол цэргийн музей байгуулах үйл хэрэгт оруулсан түүхэн гавыг мөнхлий хэмээн наран дуншуулж тэнгэрт илүүлэн Монгол цэргийн музей өндөр хонортой дарахалжээ. Монголын генерал Шагалын Жаданбага ардчилсан хувьсгал өрнөж 70 жил дангаар ноёргсон нэг намын тогтолцоо халж нийгэм төрийн байгуулалтыг үндсээр нь өөрчлөх үйл явц өрнөсөн 80-90-ад оны цаг
Монгол улсын хувьд түүхэн сонголтын нэг хариуцлагатай үе байлаа. Ард нийтэд сонголтоо хийх боломжийг бүрэн хангаж, нийгмийн шижилтийг тайван замаар хэрэгжүүлэхэд засгийн эрх барьж байсан төр засаг тэр дундаа хүчний байгууллагуудын байр суурь шийдвэрлэх үүрэгтэй байсан нь бодит үнэн юм. Тэгэхээр 80-аад оны сүүл гэдгийг бол бид одоо мэдж байгаа шүү дээ. Одоо бидний яагаад Монгол улс одоо тийм нөхцөл байдалд өртсөн гэхээр бид чинь нэг тодорхой геополитикийн хуваарлалтанд төр нийгмийн тогтолцооны нэг үзэл сурталчилгын хуваарлалтанд хамрагдаж ирсэн. Хараагаар нэг Батлан малын эдсэн тогтолцоо социалист лагер гэдэг юмд хамарсан. Эн чинь нураад унтсан, хүйтэн дайнд ялагдсан. Тэгэхээр яг манайд ч үр дагавар нь ирнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл бидний тулгуур болгож байсан бүх үзэл бодол, тулгуур болгож байсан бүх эдийн засгийн үндэс тийм үү? Тулгуур болгож байсан одоо тэр ахуй хөтлөх арга ухаан, улс орноо авч явах, цэрэг модердох бүх юм чинь нэг дор алга болсон. Тийм амаргүй шүү дээ. Тэгээд л одоо янз бүрийн юм үсч ирсэн. Одоо тэрнийг нөхөхийн тулд тэр одоо бид бол ард засгийн хувьсгал гэж ярьдаг тийм үү? Төр нийгмийн шинжилгээний төлөө юм хүмүүс гарч ирсэн. Тэр чинь бас хуучин нийгмийнхаа юмтай зөрчилдөө шүү дээ. Тэгээд дээр нь эдийн засгийн хямралд орцсон, гадаад дотоод байдал их амаргүй болцсон. Ийм үед чинь одоо өөрөөр хэлбэл Монгол улс тэгээд одоо эдийн хуух юм ховордсон тийм үү? Ер нь бол ингээд Монгол улс гэдэг чинь цаашаа байх нь байхгүй юу? Байвал яах юм гэдэг ийм тулгарч үед цэрэг армийн байр суурь их анхаардаж ирсэн шүү дээ. Тэгэхээр бусад орнч нөө социалист арга хамтарч байсан бусад орнч бүгд тийм их тооссон. Тэн дотор тэр улс орны эдийн засгийн нийгмийн талаар нь би яриад яах вэ? Одоо бидний сэдвээс арай өөр юм. Юу нэхэр тэр цэрэг арим нь ямар байсан гэхээр. За зарим орны цэрэг арим бол тэгээд товчоо олоод явсан би. Эсэргүүцч тэмцсэн би. Төрийн иргэлтэйгээ цэргийн иргэлтэйгээ засгийн эрх авч ирсэн ч орон би Вашингтон гэдэг. Бүр одоо хуучин тогтолцооныхоо эсрэг зөвшөөрж бусаад ерөнхийлөгчөө буудаад гэр бүлтийн буудаад алдсан ч тохиолдол би одоо ямар ч шүүхгүйгээр шүү дээ өрмөнд. Зарим нь нэг одоо бидэнд хамаагүйгээ дунд зарим нь татан буугдсан ч би одоо ард засгийн Германы харин бол татан буугдсан гэх жишээтэй. Монгол яах нь гэдгийг бас харсан шүү дээ. Гаднаас чарсан дотроос чарж байсан. Тэр нь яагаад тийм гэхээр тухайн үедээ Монголын ард иргэм чинь бүгд тэр эрх хөлс Монгол ардын намын тэр үед нөгөө муулаад одоо яваад байсан Монгол ардын намын чинь гişүүд байсан шүү дээ бид ч бүгдээрээ. Тэгээд дээр нь тухайн үеийнхээ нийгэмд хамгийн өндөр боловсролтой. Тэр үеийн цэрэг арим гэдэг чинь тийм байсан. Доот нь 2 дээд сургууль. Тэгээ 3 дээд сургууль төгссөн. Ийм харьцангуй өндөр боловсролтой. Тэгээ эх орон зүтэлтэй. Тэгээ гартаа буугарцсан тийм үү. Ийм улсууд ямар байр суурь эзлэх үү гэдэг чинь их харж ирсэн. Энд чинь нэг айхтар юм байдэн шүү дээ. Цэргийн хүмүүс хичнээн ч өөрийн үзэл бодолтой байсан. Ер нь л дарга хартдаг. Нөө захирагтай ёс гэдгээс гадна ер нь дарга нь үлгэрлж байдаг. Даргынхаа л үлгэрээр явдаг. Тэгэхээр тэр үед армийг өдөрж исэн хүмүүсийн байр суурь их чухал байсан байхгүй юу? Тэгээд тэр үед армийн чинь манай Моломжимт сайд дараа нь Жадамбас сайд тэгээ яг манай нэртэй дуртай айхтар генералууд өдөрж исэн шүү дээ. Тэр хүмүүсийн одоо баримтлсан байр суурь л одоо их нөлөө үзүүлсэн шүү дээ. За яг юун дээр бол би тэрийг ардчлалыг одоо их айтайхан шийдэж байж айтайхан болгосон гэж их бичдэг номон дээр тэр Батлан малын сайд нарын гээд ном байхаа гаргасан. Тэн дээр бол энэ хоёр хүн байгаагүй яах ч байсан юм лээ гэж бичсэн байна л дээ. Зүгээр яг 1989-с 90 онд бол юм уу ардчилсан хувьсгал засгийн эрхэнд гараад 90 оны 10 сард надаас Жадамба сайд авахд бол тэр хүртэл бол армийн дотор онц тастай нэгэн үдэл алдагдаагүй эдгээр яасан гэсэн. Тийм байсан. Одоо ингээд эргүүлээд бодоход тийм байгаа юм. Цэрэг арим бол хизээч ард түмнийхээ эсрэг зэвсэг барьж босохгүй тийм үү? Тэгсэн мөртлөө тэр өөрчлөлт шинжилгээг дэмжин ойлгож хүлээж авна. Товчилж хэлэхэд бол ерөөсөө бусад оронд ч гэсэн яригддیں۔ Энэ ардчилсан өөрчлөлт шинжилт гэдэг юм уу? Төр нийгмийн одоо нэг байгууллагын өөрчлөлт тийм амаргүй цагийг тайван хүнийг цусурсахгүй их нөхцөлийг бүрдүүлсэн л харин шүү дээ. Ийм учраас дотоод нэр хүндтэй одооч байдаг. Гадаад ч хүндлэгддэг. Одоо Монголын одоо зөвхөн хаагуул бахархаж шүү дээ. Тэрний үндэс чинь тэр үед л эхэлж тэр үед л зөв байр суурьтай байж чадаж гадаад ч дотоод ч ард түмэндээ ч ойлгоцсон харин шүү дээ. Тэр чил үргэлжлэж явж байгаа. Энийг бол одоо Жадамба генерал яах чарахгүй зангидж удирдсан юм аа. 90 он бол их хэцэгтэй. Маш хэцэгтэй.
За нэг ялангуяа Батлан яамны сайд байсан Жадамбогон хувьд их хэвчтэй байсан гэж би хувьдаа боддог. Тэрний үгээр зэрэг их огцом өөрчлөлт болоод. Тэгээ ер нь бол нэг монголчууд өөрсдөө бие даан батлан хамгаалах үйл ажиллагаа явуулах ийм нөхцөл байдал үүссэн. Ер нь бол 90-ад онд хүмүүс нэг сайн одоо сандаггүй болохоос биш. Ер нь энэ батлан хамгаалсан тэгээд ямар байх ёстой юм бэ гэдэг бөө маргаан хэлсэн. Нэг ялангуяа улс төрчдийн дунд. За тэр маргаан дотор одоо бидний хэсэг залуучууд бол их хөөргөн одоо их шин цагтаа золгоцсон. Одоо бидэнд ямар юм зэвсэг төчний хэрэг гэж юу байгаа юм. Одоо энэ орд төрчтэйгээ бид чинь одоо энэ сайн уршаа харилцаагаа гэрээгээр байгуулчлаа. Харилцсан биеийнхээ одоо бүрэн эрх тусгаар тогтмол байдлыг хүндлэн гिचглээ. Хаа төрс маань одоо ингээд бас энэ чиглэлээр мөн одоо харилцсан биенээ хүндэтгсэн энэ бүрэн эрх байдал тусгаар тогтмолоо хүндэлсэн ийм одоо сайн уршаа харилцаатай гэд ингээд тохирчлоо. Одоо бид нар тэртээ тэргүй одоо энэ хоёр хөрс маань хүсээд биднийг одоо давтлахад бол бид тэртээ тэргүй энэ хоёрынхаа эсрэг сөрөг хэмжээний тийм чадал тэнхээч байхгүй одоо бидэнд бол. Тэгэхээр ер нь ийм одоо зэвсэгтүүчний одоо ийм одоо тэр үед байсан бүх нийтийн цэргийн албатаар түшгэлсэн ийм одоо их өндөр өртөг зардалтай зэвсэгтүүчин байх ямар хэрэгтэй гэх зэрэгээр. Ингээ байж бас 92 онд хаа төрст маань төрийн эргэлт болчлоо. За ингээ төрийн эргэлт болсон чинь ямар мэдээ ирсэн гэхээр зэрэг ер нь хаа зэвсэгтүүчний дотор бас хагарал гарч ийн гинэ хаа төрш. Нэг ялангуяа энэ өвөр байгалийн цэргийн тойрог гэдэг энэ их хүчрхэг цэргийн нэгтгэл дотор хагарал гарч ийн гэсэн ийм мэдээ ирээд. Ингээд бид чинь одоо төрийн эргэлт гарч. Тэгээ дотроос зэвсэгтүүч нь хоёр хуваагдж байна. За ер нь улаан цагаан болох нь нөгөө түүх санагдаад явчлаа. За одоо нөгөө улаан цагаанаараа хөөцөлтөд ороод ирнэ. Одоо яана. Ингээд бид чинь нэг засгийн газар дээр суралдаал намуудын дараанаар тэгж байгаа Жадамбад генералын өрөөнд одоо сайд өрөөнд нэг цуглацгаасан. Тэгсэн Жадамбаа генерал нэлээд ам асуух маягтай. Би гадны халдлага гэж та нарт хэлээ биз. Их амаргүй шүү дээ гадны халдлага гэдэг чинь. Та нар яриад байгаа тэр олон улсын гэрээ мөрөөч тэд намаа байдаггүй шүү дээ. Тэгээд улаан цагаанаараа ороод ирвэл одоо тэр чинь олон улсын конвенц гээд буцдаг амтан гэж байдаггүй маа. Тэгээ хэлэх үг байхгүй. Яг тэр үед л арай дарж байгаа юм да. Учир утгаа хэлдгээр Тэнгэрийн цагийн бас генерал байлаа. Одоо Тэнгэрийн цагийн л илч байсан байна л дээ. Тэгээд бид харин ч одоо тэр Жадамбогоон тэр хэлсэн үгнээс хойш бид нар ер нь нэлээд хянамгаа хандчихулсан. Ер нь зэвсэгтүүчнээ бол ийм одоо зэвсэгтүүчнээ ийм их одоо учирчгүй учир начрын ойлгоогүй өөрчлөлтний өөрч болсон. Одоо их учиртай ханддаг болсон. Тэгээд тэрэндээ бол одоо Жадамбог генералын одоо гавьяа түүх одоо Тэнгэрийн цагийн илч байжээ л гэж хэлдэг. Нийгмийн бүхэл хүрээ хамарсан энэ үйл явц Монголын зэвсэгт хүчиндэж хүндхэн туссан билээ. Эдийн засгийн уналтын энэ үед цэрэг арим хэрэггүй гэсэн ядарсан санал сэтгэхгүй нийгэмд бий болж байлаа. Ийм үед алсыг харж ирээдүйг тооцсон төрийн батлан хамгаалах шинэ бодлого дэвшүүлэн төр засгийн шинэ удирдлагад ойлгуулах хэрэгжүүлэх нэг хариуцлагатай үүрэг батлан хамгаалах яам зэвсэгт хүчний жанжин штабт ногдсон. Монголын нийгэм төрийн байгуулалтад ийм хүнд нөхцөл байдал бий болсон түүхэн шилжилтийн шин цаг үед улс орны батлан хамгаалах тогтолцоо зэвсэгт хүчний хадгалж үлдэх түүгээрч барахгүй шин нөхцөл байдал зохицуулан өөрчлөн шинжлэх ажлыг гардан удирдах хүнд бөгөөд нэр төртэй үүргийг улс их орон эслэг генерал Шагалын Жадамбад хариуцуулан хүлээлгэсэн юм. За энэ үед л тэр батлан хамгааллын ямаг удирдж байсан Жадамбаас бус хүмүүс их зарчимч байр суурьлаад аргаа олсон л байхгүй юу. Жинхэнэ төрийн ухаан одоо цэргийн зүтгэлтний ухаан гаргасан. За маш их юм ярьж байна. Би зөвхөн хэд хэдэн жишээ энэ дэр хэлье. За нэгдүгээр тэр чинь ер нь аливаа цэрэг арим гэдэгч бас нэг үзэл тулгуурлалтай шүү дээ. Бид нар чинь тэр 90-ад оноос өмнөх аримч юун тулгуурлаж ирсэн гэхээр нэг паритар интернетлээ ирсэн тийм үү. Социалист их орноо батлан хамгаална тийм ээ.
энэ дэлхийд одоо социализм ялан бандахад өөрийн хувь нэмрийг оруулна гэдэг тодорхой зорилготой. Тэрний хариуд Монгол улсын аюулгүй байдлыг хамгаалнаа социализм төрөл. Тов төрч байхгүй болсон. Тэгэхээр чин цэргийн хүмүүс чинь нэг юмны төлөө их хөрнө хамгаална шүү дээ. Толгойд нэг юм байх хэрэгтэй. Чин өөрөөр Монголын ард дээр устрын газар татан богдсон байхгүй. Устрын ажлууд нь байхгүй болсон. Тэгэхээр хоосон цай үүснэ дээ. Одоо бид нар ч дайрсан ус шүү дээ. Яах хэрэгтэй юм. Тэгэхээр чин тэрний оронд юм гарч ирэх хэрэгтэй бас. За тэгэхээр Жаданбаа сайд бол их бодож сэтгэсэн. Одоо хүмүүстэй их ярьсан бидний ч бодол санааг одоо авсан. Тэрний үхээр тэрний оронд Монголд төрч ёсоор Монгол цэргийнхээ уламжлалаар бахархна гэдэг. Тэн дээр тулгуурлаж өөрөөр хэлбэл 21 оноос хойш аримтай байсан биш. Ерөөс 2000 жилийн өмнөөс Монголын цэрэг байсан. А Монгол цэрэг төрийнхөө тулгуур болж байсан. Ард түмний хамгаалагч гэдэг энийг сэргээж ирж одоо Чингис хаанаараа бахарх үзэлтэй уялдуулаад Чингисийн цэргээрээ бахарх үзэлтэй тэрний дайчин залгамжлагч гэдгийг одоо бахарх үзлийг цэргүүд төрүүлэх авчирдвал ийм их том ажил хийсэн байхгүй. Тэгээд одоо бид нар бүр манай цэргийн дэвшлэгийн нөхөрлөнд чинь Монгол цэргийн түүх судлалын төв байгуул гэж өөрөө гэж байгаа. Бид нар чинь байгуулаад Чингисийн цэргээ судлаад нэг одоо монголчуудынхаа цэргийн уламжлалыг судлаад гаргаж ирээд анги салбарт хичээл заагаад лекц уншаад тэгээд бүх цэргийн хар сүлдээ сэргээгээд тэрэндээ мөрөгдөг шүтдэг болоод тийм үү. Гурван том юм хэлж болох Монгол цэргийн түүхийн музейг тэр мөнгө хөрөнгөгүй үед босгож ирээд. Тэгээд Монгол цэргийн түүхийн товчоо гэж 2 том бот ном гаргаад бүр ингээд өөрөөр хэлбэл бид нар чинь нэг тийм хөтлөгдөх хүчин зүйлтэй юуны төлөө яг л Чингисийн үеэс уламжилж ирсэн их Монгол улсын төлөө зүтгэж байгаа цэргүүд юм байна бид нар чинь. Тэргээ үргэлжлүүлэх ёстой гэсэн нэг тийм өдөр сүртлийн толгойд ороод ирнэ те. Одоо ч тийм явж байгаа шүү дээ. За энэ 6 жилийн хугацаанд Жаданбаа сайд бол их том мөр үлдээсэн гэж хэлж болно. Их том мөр үлдээсэн. За нэгдүгээр юу хэлмээр байна вэ гэхээр улс орны батлан хамгаалах зэвсэг түвшний одоо үйл ажиллагааг энэ нийгмийн шинэ харилцаанд шилжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх том мөр үлдээсэн. Жишээлх юм бол батлан хамгаалах тухай хуулийг ерөөсөө урд нь бол батлан хамгаалах харилцаа чинь иргэний цэргийн юу гэдэг лээ бүх нийтээр цэргийн алба хаах тухай хууль гэсэн ганц хууль тэл байсан шүү дээ. Бусд нь бол намын төв хорооны цэргийн бодлого гэдэг одоо ийм юмар зохицуулагдаж байсан. Тэгээд нийгмийн шинэ харилцаан шилжихтэй дэрэг зэвсэг хүчний байгууллага бол зөвхөн гагцгүй төрийн хуулиар харилцаа зохицуулагдж явах хэрэгтэй болсон. Тэгээ энэний анхны алхмуудыг хийсэн. Батлан хамгаалах тухай хуулийг боловсруулах ажлыг өөрөө удирдаад гаднаас одоо хуульчид за манмитийн одоо улсуудыг цуглуулад ингээд одоо батлан хамгаалах тухай хуулийг одоо анхны хууль, ангидагч хуулийг одоо Монголд улсад ангидагч хуулийг боловсруулж тэгээд хууль дотоох байгууллагаар батлууллаа. Хамгийн анхны хийсэн хууль бол Иргэний цэргийн үүргийн ба цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль гэж одоо мөрдөгч ба сая хүчингүү болоод 2 сард Иргэний цэргийн үүргийн тухай хууль гэсэн төсөл хийгээд цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль гэсэн 2 хуулийн төсөл хийгээд их хурлд оруулаад энэний их хурал нэгдгээд тэгээ Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын тухай хууль гэсэн хууль гаргасан. Энэ хуулиараа бол тэр цэргийн албан хаагчдын эрх зүйн байдал бол одоо тэр их хүнд нөхцөлд зохицуулагдсан. Өөрөөр хэлэх юм бол гэгээ бий болж гисэн. Цэргийн номлолын үндэс дээрээс ахуулаад энэ дээр бол ерөөсөн одоо Жаданбаа сайдын алба хашиж байх хугацаанд үлдээсэн маш том ул мөр гэж ингэж хэлж болох юм гэж. Энэ нэгдүгээрт би энэ том ул мөрийн хувьд бол ингэж хэлэх гээд байна. Хоёрдугаарт зэвсэг хүчнийг цомхон чадварлаг болгох ийм төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг бол үндсэндээ гардаж хийсэн. Дараагаар нь Жаданбаагийн дараагаар одоо тэр цомхон болцсон ийм юмыг шинжлэх асуудал яригдчих гэсэн. Энэ их том мөр гэж ингэж хэлэх ёстой гэж байна. 1990 оны ихээр Жаданбаа сайд
Монгол улс иргэний ардчилсан нийгмийг байгуулахыг үндсэн хуулиараа тогтоочглоо. Зэвсэг түвшний ерөнхий чийг үргэлж тодорхойлчихлоо. Тэгэхээр шинэ зэвсэг түвшний бүтэц зохион байгуулалт яаж өөрчлөгдөх ёстой? Онлын ямар үндэслэл баримтлал тулгуурлан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, улс орны цэргийн байгуулалтын сургалт бэлтгэл боловсон хүчний тогтолцооны өсөлтийг юунаас эхлэх, цэргийн боловсрол шинэ ухааны байгууллагуудыг хэрхэн шинжлэх, цэрэг эх оронч хүмүүсийн ажилд юунд голлон чиглэх гээд олон асуулт бидний өмнө хүлээж байна гэж хэлсэн байдаг. Тэгээ ирээд оны одоо ихээр их чухлаар тавигдсан нэг зорилт бол одоо хятад улстай харилцаагаа хэвийн болгох юм зорилт байсан. За тэр зорилтын хүрээнд цэргийн хамтын ажиллагаа сэргээх гэдэг асуудлыг би 1989 онд хятад одоо албан ёсоор айлчлахдаа асуудал тавьж хятадын талтай ойлголцож тэгээд одоо цэргийн атшаа харилцан суулгах ийм хэмжээнд одоо харилцаагаа эхэлж шинжилье гэж ингээд тохирч байсан юм. Тэгээд тэрнтэй холбогдсон одоо цэргийн атшаа томилж явуулахаас ахуулаад одоо хятадтай цэрэг техникийн хамтын ажиллагааг цоо шинээр зэргийн хөгжүүлэх ажлыг одоо Жидамбагийн нүүрэн дээр хийсэн л дээ. Тэгээ учраас тэр бол юу гэдгийг одоо за өнөөдөр технологи маргааш тэг ингээд шууд яачдаг бас биш шүү дээ тийм ээ. Тийм учраас тэнд бол нарийн ширийн ажлууд байсан тэр бүхнийг одоо хятадын талтай ойлголцож одоо үүсгэл суурь сайхан тавьсан гэж боддог. Өнөөдөр Монгол Хятадын цэргийн хамтын ажиллагаа одоо өндөр дээд шатанд гарчихсан байгаа шүү дээ. Нэг жишээ гэхэд. За нөгөөтэйгөр өөр нэг асуудал бол одоо зөвлөлт холбоот улс тэрний суурин дээр үлдсэн Оросын холбооны улстай одоо бүх салбарын хамтын ажиллагааг бас шинжлэх юм зорилт байсан. Тэрний дотор цэргийн хамтын ажиллагаа. За тэрнийг одоо ах нартайгаа бас нэг үрчлэн тохирч ингэж барих ажлыг мэдээж одоо хэдэн бас айдын өрн дээр хийсэн. Цэрэгтэй цэргийн гадаад харилцаа хөгжүүлэхтэй холбогдвол цус дурдахад юм байгаа юм. Тэгээ Америктэй ч гэсэн бид нар одоо талбарын харилцааг л ингэж яад цэргийн шугамар бас одоо маяра хэлцээтэй болох хиттэй цэргийн хатшаа харилцан суулгах гэдгээр иймнүүдийг хүртэл бас үүсгэн тавьж ирж байсан. Энэ баган за жадсан байвал одоо тэр цэрэг цуухын мэрэгжлээс гадна ер нь бол одоо улс төрийн өргөн хүрээний хараатай тийм бодлого барьж ирсэн хүн л дээ. Тэгээд тэрийг бол одоо би жишээлбэл бид нар хамтарч ажиллаж байсан 3 төрлийн баримт бичиг боловсруулахад энэ нь одоо үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал Монголын цэргийн номлол гадаад бодлогын үзэл баримтлал энийг 1994 онд их хурлаар батлуулсан шүү дээ. Тэгэхээр энэ уран баримтчигчийн хоорондоо одоо нэлээд тийм уялдаа холбоотой харилцан холбогдох сэжүүр учиг бол бишгүй. Тэр мэтээр бол гадаад бодлого хамгаалах энэ бүхэн чинь одоо ирэмдүүгээ олж орсон байх хэрэгтэй. Тэгээд тэр тухайд одоо бид нараас ажил хэрэгчээр ярьж хөрж хэл хамаа олцож байсан. Дагих мэтэр хамтарч ажиллаж байсан олон зүйл одоо санаад байна л да. Тавчаар хэлэхэд бол одоо манай жидэн байвал үнэхээр одоо нарийн мэрэгжлийн цэргийн том дарга. Тэ. Цаашлуул одоо улс орны батлан хамгаалах болоод аюулгүй байдлыг тэр цэргийн хүний дээгүү одоо улс төрийн бодлоготны мэдээр харж байсан ийм одоо сэтгэлтэй гэж би бодож явдгийг. Тэгээд ярьж 94 онд үндэсний аюулгүй үзлэмжлэгийг том баримтч батлагдсан. За энэ бол одоо миний бодлооч шиг гадаад эрдэмтдийн үндсэн хуулийн дараах хөрөмтж. Монгол улсын одоо төр нийгмийн шинжил баталгаатай ингэж эвтэйх явагдах үндэс. Яагаад гэвэл энэ үндэсний аюулгүй байдал гэдэг юмн дээр улс төрийн бүх хүчнүүд санаагаа нэгтгэсэн байхгүй. Ямар нэгэн маргаан үсгэж болохгүй гэдэг. Тэгээ энэний төлөө бид ер нь улс төрж болохгүй гээд тэгээд 94 онд батлаад гаргацсан. Тэрнээс ургуулад гадаад бодлогын үзлэмжлэл төрийн цэргийн номлол гэж 2 баримт бичиг зэрэг батлагдсан шүү дээ. Монголын харин бол өөрийн гэсэн үзэл сурталтай. Бас ч байлдааны шатаар хадгалаад үлч зэвсэг техник хэвээр номлолтой, хуйлтай тийм хүмүүс нь өөдрөг сэтгэлгээтэй
Цэрэг арим гадаа дотоод бос үснээ бэлтгэхэд эхэлсэн. Инхийг сахилга ажиллагаанд оролцох эхлэл яригдаад эхэлсэн. Үндсэндээ одоо юу гэдэг шинэ нийгмийн, иргэний ардчил нийгмийн, шинэ нийгмийн зөв төсний суурь тавигдсан байсан байхгүй. 96 он гэхэд. Өөрөө юу гэж хэлэх гээд байна гэхээр би бас нэг юм судалдаг үний үед баримжаа байна л да. Төр нийгмийн нэг тогтолцоос нөгөө тогтолцоонд зөвцөлтийг шилжүүлнэ гэдэг бол хамгийн хүнд юм байдаг. Хамгийн их хөрөнгө шаарддаг, хамгийн их зөвчлөлийг тулгардаг цэрэг гэдэг чих өөр юм шиг. Гэхдээ бусад оронд 15-20 жил хийдэг зүйлийг Орсын харимч одоо л зэгцэрх гэж байна шүү дээ. Тэгэх чинь бид 96 гэхтэн зэгцэрсэн. Өөрөөр хэлбэл Жадамаа генерал түүний өдөрж исэн манай одоо шилдэг дарга нар тэгээд цэргийн хамт олон бүгд 5-6 жилийн ажлыг хийсэн байхгүй. Тухайн үедээ бол Оросын жанжин штабын дарга чинь одоо манай шинжилгээр одоо биднээс одоо юм асууж ирсэн шүү дээ. Нэг өдөр ерөнхийлөгчдөө дуудсан юм. Нэгэн хэдэн улс цуглдсан байна. Тэгээд өнөөмө балдарга маань өнгөрсөн гэж бид нар дуулсан байсан. Балдарга өнгөрчин гэж дууснаас биш балдаргыг яах юм ийх юм гэсэн ярианд би ерөөсөө оролцоогүй. Тэгсэн балдаргыг тэнд нь оршуулна. Нааш навтрын гэсэн яриа болсон юм байлаа. Тэр ярианд нь би оролцоогүй явсан юм байлаа. Тэгээ ерөнхийлөгчдөө дуудаад зөөхөн хүн байсан юм. Ярьсан чинь очротгой тэнд нь оршуулах нь зүйтэй гэж л ярьсан юм байлээ да. Тэгээд ороод ингэж ярьсан. Ер нь бол намдарч ярьсан, айдуун зүйлдэрч ярьсан. Одоо нэгэнтээ тэр хүн тэнд өнгөрснөөс хойш тэнд нь одоо хүндэтгэлтэйгээр оршуулъя. Төдөөлч мөдөөлөгч явах зүйтэй гэж бодож байгаа юм аа. Гэсэн юм яригдтiin. Тэгээ Жадамбага нааш навтрыг байгаа юм. Жадамбага та тэрийг нэг хилээх нь үү гэсэн Жадамбага хэллээ. Гэхдээ тэр хүн чинь нутагт нь авцармаар байна шүү дээ. Ядаж явж цэцэг тавьж яах үстэй таймын энэ чинь. Тий. Ямар шарга байхгүй нутагт нь авцарна. Та нар одоо төр ерөнхийлөгчийн авцарч нутагт нь оршуулдаг юм бол бид нар энэ хөр бид нар Батлан хамгаалах юм маршал авцарч оршуулъя л дээ. Бид нар шатна шүү дээ. Гэж хэлсэн юм. Би лугаа сууж ялээ. Тэгсэн хамгаалт дээр нь яах вэ? Хамгаалт их хүндрэндээ гэсэн. Тэгтэр нь би Жадамбааг дагаж зуурах ёстой гэж бодсон болохоос их нарийн мэдсэн ч мгүү зүгээр хамгаалтаар нэг айгаач явах юм байхгүй л дээ. Тэр байтхан хамгаалт хийж яасан цаг шүү дээ тэр чинь. Хамгаалтын хувьд бол санаа зовох юм байхгүй шүү дээ. Тий. Хамгаалтын хувьд бол санаа зовох юм байхгүй. Би ер нь балдаргыг асраад оршууд нэгтэр юу хамгаалаад байх юм. Тэрнийг хужигнаад байх юм байхгүй шүү дээ. Ёстой зүглэм болдог ингэж тэгдэм бол эднэртэй яриа л да бодно шүү дээ. Энэ чинь Монголын төл дээр гарсан зүтгэх хамгаалтыг бол болно гэсэн. Хамгаалтыг хариуцах юм уу гэнэ. Хамгаалтыг хариуцна. Чадна. Тэгээд хардсан. Тэгин ч гээгүй ингэн ч гээгүй. Тэгээд нэг мэдсэн чинь ирэх юм бол хаанаас гарах юм бол болоод явцсан. Хаанаас гарах ярианд нь би бас оролцоогүй. Тий. Тэгсэнд би бол төрийн ордны их хурлын танхимыг хамгаалах юм бодоол. Сантандаа нэг тоцхон хидэл өнөө бид нар тэрийг хамгаалаад сурцсан юм доо. Тэр жигүртэн тэн жигүртнгээд яриа сурцсан. Тэгсэн чинь нэг гүнтэл тэхгүй офицеруудын орд очиж хамгаалах юм болол. Тэгээ офицеруудын ордын гарын хэрэгтэн би бол жахан дургууд төр байсан. Тэгээ шийдвэр гаргуулад онгоцоор авчруулаад өөрөө оршуулах комиссийн толгойлоод алтан үлгий бид нар оролцол явж ирсэн л да тий. Тэгээд цэргийн ёсоор цэргийн марш хүний ёсоор оршуулсан. Тэрнээс бол их олон юм харагдаж болох байх гэж бодож шít. Тэр хүний одоо төрд харах ухаан цэргийн хүний одоо Монгол хүний хурцаар үзсхэн зан хизээ нэгэн цагт энэ хүний тухайн үед уусан гавьяг Монголын ард түмэн эргээд үнэлнэ гэдгийг тэр үед л харж ирсэн л тийм байх ёстой гэж бодсон. Тэгэл дээр нь тэр бас амаргүй тэр цаг үед чинь айхтар зарчмын байр суурь барайл тийм үү. Одоо ингээл тийм л одоо тэгэхээр тэрүүгээс бол Жадамаа генералын ерөнхийдөө хин гэдэг тэр төр нийгмийн зүтгэлтэн гэдэг бол харагдах л ёстой байна. Альва цаг дүгэнд хүндэтгэлтэй хандах.
Өчигдрөөс маргааш их үнэмшлийг тод томрооноор харж чаддаг тийм хүмүүсийг л бид ухаалтнууд гэдэг үстэй. Цаг хугацаа гэдэг хүний үн чанарыг ч шалгаж. Ахмадынхан баатарлаг уламжлалыг хойч үеийн өвлөх, аавынхан их үлсийг алга өргөн залгамжлах гэгч эх орнол гэсэн Монгол төмний их хариуцлага их хүн гэлвэ. 2012 оны 1-р сарын 27. Энэ бол бидний өгүүлэх бэлгшээл. Монгол улсын зэвсэгч Монголын ард түмэн төр засгийнхаа өмнө бүтээсэн үдээ үеийн үед нэр төртөө бэлгэж ирсэн. Бид цаашдаа зэвсэгчнээ орчин үеийн мэргэжлийн чадварлаг шилдэг харин зэвсэгчин болгон төлөө зүтгэх болно гэж илэрхийлье. Батлан хамгаалах улс төр эдийн засаг, нийгмийн эрх зүй, цэргийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх, зэвсэг түвшнийг мэргэжлийн шүгээр хэмжээтэй чадварлаг болгон хөгжүүлэх хэмээсэн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хэмээн Жаданбаагийн инкварийг Монгол улсын Батлан хамгаалахын сайдаар томилсон аавгүй хоёрын дунд өвдөгдөн уламжлагдах ховорхон бахархалт үйл явдал байлаа. Жаданбаагийн инквар Батлан хамгаалахын сайдын нэр хүндтэй үүргийг хүлээж аваад Монгол улсын үндэсний батлан хамгаалах чадварыг дээшлүүлэх, зэвсэг түвшний үүрэг гүйцэтгэгчийн чадварыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах бодлогыг төгөлдржүүлэн, гадаад хамтын ажиллагааны үр дүн өгөөжийг нэмэгдүүлэх, цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллын баталгааг хангуулах зэрэг олон чиглэлд анхаарал хандуулж шийдвэртэй үр дүнд хүрснийг энд хэлэхэд бахархалтай. Тиймдээч Жаданбаагийн инквар Монгол улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримтчиг болон батлан хамгаалахын салбарын багц хуулийг шинжлэх хуулбарыг санаачлан батлуулсан бас нэгэн бахархалаа. Эх орончийн хүү бол эх орончл шүү дээ. Өнгөрсөн онд батлагдсан Монгол улсын батлан хамгаалах бодлогын үндэс болон өнөөдрийн бидний эзлэн баталсан батлан хамгаалах салбарын багц хуулийн гол ач холбогдол нь энэ хуулийн салбарын эрх зүйн орчны шинжилэлд нэгэн шинэ үеийг нээж байгаамаа. Монгол улсын цэргийн байгууллал нэгдмэл байх тухай олон жил үргэлжилсэн улс төрийн маргаан үзэл бодлогын зөрчилдөөн нэг мөр болон шийдвэрлэж чадсанд оршиж байна. Үүний тулд бид төрийн цэргийн байгууллага гэдэг манай улсын эрх зүйн хэм хэмжээний зохицуултын хувьд шинэ ойлголтыг маш тодорхой томьёолон үүндээ зэвсэг хүчин, хэлийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага багтаана гэдгийг анх удаа хуйшлан баталгаажууллаа. Тэр хүний хүмүүжүүлсэн, тэр хүний сэтгэл санаагаа шингээж боловсруулах гэж эрдэм сургаж бас алга ажилд нь нэмэр болж ингэж явсан хүн тэгээд аавынхаа эрхэлжсэн тэр албыг хашаад батлан хамгаалах яамны сайд гэдэг энэ өндөр нэр хүндтэй албанд бас хойны нэмрэн оруулаад ингэж зүтгэж явна. Мэдээж хэрэг сайхан байлгүй яхав. Аав нь харсан бол их л бахарх байсан баг. Харамсалтай Жаданбаа сайд маань эрт биднээс явдсан юм да. Өшөө их юм хийж үтэх ийм энерги, ийм хичээл зүтгэл Жаданбаа сайдад болно бол байсан шүү. Монголын генерал Шагалын Жаданбаа. Аливаа хөшөө дурслын дэргэд ирэхээр хүний бодлыг хүндэтгэлтэй болж цаг хугацааны тухай эргэцүүлмээр санагддаг л да. Бид одоо Монгол улсын төр нийгмийн нэр зүтгэлтэн дэслэгч нараар батлан хамгаалахын сайд асан Жаданбаагийн нэрмжит зэвсэг түвшний тэг 80 нэрвдгээрээс одоо өгүүлэх зүйлээр бид хэлж. Ялгадж үзээгүй Монгол ардын айрын эндрийн өмнө алхаж байна. Ялгуулсан товгийнх нь алтан манжлах итгэлтэй дэрвж байна гэсэн гайхамшигтай шүлгийн байна. Гэрөөс эх орны төлөө алхаад марш гэж эхлээд зүүн хөлөнд тавьсан баатрал гэрсийн тухай цаг мөнхөд бид нар дуулж байх ёстой. Монгол улсын засгийн газрын тогтоолоор зэвсэг түвшний тэг 84-р ангийг төр нийгмийн нэр зүтгэлтэн батлан хамгаалахын сайд дэслэгч нараар Шагалын Жаданбаагийн нэрмжит болгож нэгэн хүмүүний алдрыг мянган жил Монголын зэвсэг түвшний их түүх мөнхөд бахархахын зарлагт даатгажээ. Эх орон шүүгээ эх орн ингэж л хүндтгэжээ. Онцгой ажил шиг онцгой тийм их ухаалаг
маш их төвчээртэй, маш их сайн одоо аав, маш их сайн хүний нөхөр. Цэргийн хүн байна гэдэг чинь нэр нь их л зүтгэлтэй хүн, шантаршгүй, тийм л зоригтой, ийм л хүн цэрэг. Жадмаа генерал бол тухайн цаг үедээ хоёр айхтар юм хосолсон тийм хүн. Тэрний нөхөр цэргийн сэтгэгч. Одоо сэтгэгч гэж хэлнэ шүү дээ. Одоо юмыг хол сэтгэдэг, одоо холж хардаг, голыг олж хардаг. Яг бидний энгийн үгээр бол мундаг эрдэмтэн гэж хэлэх баг, тийм үү? Зүгээр эрдмийн зэрэг цолтой байгаагүй гэдэг ерөн сэтгэгч хүн. Нөгөө талаас бол гайхамшигтай зохион байгуулагч юм байхгүй. Гайшгүй зохион. Энэ их цэргийн сэтгэгч, цэргийн зохион байгуулагч хоёр нийлсэн байгаа юм л да. Нэг хүн дээр. Ийм шин чанарууд нь нэгдсэн. Харгуул Монголын төрийн, Монголын цэргийн бас нэг аз завшаа хөвцөө. Сүүлдийн тэр том цэргийн том дарга нар Жаданбаагаан тэр цэргийн сургууль удирдах, цэрэг удирдах урлагийг их л өндөр үнэлжсэн дээ. Их л өндөр үнэлжсэн. Лавсрын жанчин, Дорж генерал, одоо улсын бат Ахуй генерал, Ёндан генерал энтергээд гайхамшигтай дайн тулдаан туусан гайхамшигтай жанчнуудын сайхан бүхнийг өвлөж аваад өөртөө шингээгээд тийм хүмүүс байдаг шүү дээ. Хүнээ сайн юм үргэлж олж авч чаддаг. Тэргээд өөрийнхөө мэдлэг болгодог, ухаан болгодог, арга барил болгодог, тийм үйл хөдлөл болгож чаддаг нэг тийм авьяасл усуд байдаг. Тэр улсын бол их төлөөлөгч. Ийм л байдлаар түгэнжил. Эрхэлж тулсан хорвогийн хайморт эвийн сэтгэлээр дотнхон нөхрөөсөн өглөө нартай дийцэж мандасан өдөөхийн мортой анд миндээ шулуун шуурга зам тайсан шуурхай найчин үйдэстэсэн итгэж найдах сэтгэлтэйсэн эрхэн шиг эрхэн дэта. Зарим нэгэн тулгамдсан юм үсэн штэ бид нарт чинь. Одоо яаж юмыг зөв шийдэх вэ? Яавал эх оронд чиглэл ингэхэд Жаданбаа генерал яах байсан бол гэж боддөө шүү. Ер нь бол тэгээд Жаданбаа генерал байсан бол одоо энийг ингэх байсан та. Ер нь энэний талаар чинь одоо 20 жилийн өмнө 10 хэдэн жилийн өмнө Жаданбаа генерал чинь ингэж ярьж ирсэн шүү дээ гэж үргэлж боддог. Тэр чинь бас нэг мөрдлөг болгодیں۔ Тийм юм бол үнэхээр байна. Өөрөөр хэлбэл одоо тэр яг их том одоо юу гэж бити бодоорой. Үнэхээр бидний сэтгэл зүрхэнд байгаа л байдаг. Байгаа л байдаг. Ерөөсө хамт байгаа л байдаг. Одоо бүр худлаа хэлэхгүйгээр яхахгүй л бидэнтэй өргөлж хамт байж идэг. Одоо ялангуяа бидний үеийн одоо цэргийн хүмүүсийн зүрх сэтгэл Жаданбаа генерал бол яг амьд юм шиг л байдаг. Нүдэнд харагдчихдаг. Монголын ард түмний үе үеийн цэрэг эрэс эх орон ард түмнийхөө мөнхийн язгуур иргэшийн төлөө цусаа асгаруулж, хөлсөө туслуулж, алтан амиа золиосон ээж ирсэн дэнцлийн үр дүнд монголчууд галголомтоо манаж туурга тусгаар улсаа хамгаалж үлдэж чаджээ. Цэргийн гавьяаны олон орнда хашиг орнда болван төгсөж тэсэгчний зүүн талбарын Монгол улсын төр цэргийн нэртэд зүтгэлтний нэг Батлан хамгаалахын сайд асан дэслэгч генерал Шагалын Жаданбаа Монголын ард түмний үе үеийн цэрэгс эх орон ард түмнийхэн мөнхийн язгуур эрх ашигын төлөө цусан асгаруулж хөлсөөн туслуулж алтан амиан золиосон хийж ирсэн тэмцлийн үр дүнд монголчууд галгалантаа манаж тусгаар улсан хамгаалан үлдэж чадсан. Манай зэвсэгчний нийт бие үрэлтхэн хэзээ ямагт төрийн сүл ард түмнээ дээдлэн хөндөж ирсэн бөгөөд тэдний хүлээлгэсэн итгэл найдварыг биелүүлэхийн төлөө өртийн аль үнс шударгаар зүтгэж эх орноо хамгаалах эрхэм гүргэн нэр төртөө биелүүлэхэд бэлэн байна хэмээсэн үгийг бид үргэлж санаж явдаг. Тийм ээ. Үргэлж санаж явах үнэн гэвэл үрд энх орших Монгол орн билээ. Эх орныхон төлөө цоглог зүрхтэй явсан арилхан хөвгүүдийн нэг
Шагалын Жаданба таныг мөнхөд хүндтгэе. Монголын генерал Шагалын Жаданба.